Архины хамааралтай хүмүүсийг хүчээр ууланд хорин хөдөлмөрийн үйлчлэг хийдэг гэх самрын гамбаагийн асуудлаар эрүүгийн цагдаагийн алба болон цагдаагийн ерөнхий газраас 1 сарын 4-өөс хойш шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл тухайн хэргийн шалгалтын үйл явцын талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хошууч мөн хоёроос тодрууллаа. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах их нарт хүрэн мөрдийн даваа гэх газруудад зорчиг эрхийг хязгаарлаад хүчээр хөдөлмөр эрхлүүлж байж болзошгүй гэсэн мэдээллийг танаас сайтаас анх цагдаагийн байгууллагад бас мэдгдсэн. За ингээд цагдаагийн байгууллага 1 сарын 4-ний өдөр тухайн хэрэгтэй холбоотойгоор иргэн Г нарын 4 этгээдэд хэрэг бүртгэлтийг нэгээд мөрдөн шалгах ажиллагааг бол зохион байгуулж байна. За мөрдөн шалгах ажиллагааны явцад бол нэр бүхий 21 иргэнээс бол гэрчийн мэдүүлэг авсан. За гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан тухайн иргэдийн бие эрүүл мэндэд хохирол учирсан хэсэгтэр шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтраад бид бүхэн шинжээ чимж томилоод бас гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн хэрэг энэ талаар шалгаад удаагүй байхад Нямбатар сайд мэдээлэл хийсэн шүү дээ. Тохиролцсны үндсэн дээр энэ хүү явдал нь болсон байх лээ. Зарим хэвлэл худал мэдээлэл түгээгээд тах шиг гэсэн. Тэгэхээр тухайн хэрэг шалгагдаж байгаа явцад цагдаагийн ерөнхий газраас юм уу аль эрүүгийн цагдаагийн албанаас цаашаа энэ хүү мэдээллийг өгдөг юм уу? Яг эцэслэн шийдэгдэггүй байгаа хэргийн талаар Нямбатар сайд яагаад тиймэрхүү мэдээлэл гэсэн бэ? Яг аль талаас иймэрхүү мэдээлэл өгдөг вэ? За тэр мэдээллийг би яг өөрөө үзсэн байгаа. За ордон дээр танаа бас бусад хэвд мэдээллийн байгууллагууд дээр асуултанд хариулсан байлээ. За энэ дээр бол холбогдох шалгалтын ажиллагааг бол цагдаагийн байгууллагаас явуулж байна гэдэг мэдээлэл өгсөн байлаа. За тэр тохиролцсон гэдэг хувьд бол урьдчилан байдлаар бид бүхэн шалгалтын ажиллагааг явуулахад бол иргэн Г гэх чинь иргэдтэй тохиролцож самранд авч явна. 40-60 харьцаатайгаар цалинжуулна гэдэг байдлаар зарим иргэдийг бол самранд авч яваад за ингээд тухайн нөхцөл байдал дээр очиод мөнгө төгрөг нөхгүй бие мах бодит нь гэмт учруулсан ийм асуудал гарсан. Энэ бол холбогдох шалгалтын ажиллагааг явж байгаа. Цагдаагийн байгууллага гомд мэдээллийг ажлын 5 хоногт шаардлагатай бол 14 хоног сунгаж прокурорын зөвшөөрлөөр сунгаж шалган за ингээд үндэслэл байна гэж үзээд бид бүхэн хэрэг бүртгэлтийн иргэнэ гэдэг одоогоор шалгалтын ажиллагаа яваад яг дундаа явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр мөн энэ хүү хэрэг дээр хохирогчд бол нэмэгцээр байгаа. Тэгвэл шүүх шинжилгээний газраас та бүгд хамтарч энэ хүү хэрэг дээр шалгалт явуулж байгаа гэлээ шүү дээ. Тэгэхээр эргэн гамбаа дээр яг цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч байна? Яг мөрдөн шалгах ажиллагааны явцад бид нар яг энэ шалгалтын ажиллагааг ингэж явж байна гэдгийг бол хэлэх боломжгүй. Энэ бол хуулиар хориотой хязгаарласан зүйл залтууд эрүүгийн шийдвэрлэх тухай хууль дээр гэмбуруугийн асуудлыг үргэлжлэн байдлаар бид бүхэн тогтоох боломжгүй. Энэ дээр шалгалтын ажиллагаа яваад үнэн мөрөөр цагдаагийн байгууллага цогог хариуцлага арга хэмжээг бол эргээд тооцох болно. Энэ бол гэмбуруугийн асуудал прокурорын хяналтанд явагдаж шүүхийн байгууллагаас бас тогтоол гарсны дараа гэмбуруутад гэж үзсний дараагаар энэ ажиллагаа явагдана. Тэгэхээр урьдчилан байдлаар бид бүхэн ийм бэн тийм гэх тогтоох боломжгүй. За цаашлаад бас мөн энэтэй холбоотойгоор хохирогч иргэд байх юм бол манай цагдаагийн байгууллагын утсаар эрүүгийн цагдаагийн албаны 26 20 66 26 24 25 гэсэн дугаараа утсуудаар мэдээлэл өгөхөөс гадна бичгээр өгөх боломжтой байгаа. Цаашлаад хичнээн хохирогч гарахыг бид хүн үгүйсэхгүй.